Аав ээж нарын нийтлэг гаргадаг 5 алдаа. Нэгдүгээрт бусдад харьцуулдаг. Үеийнхэн чинь ийм байна, тийм байна. Би зөв үеийнхнээс яагаад ингэж дутаад байгаа юм бэ гэсэн асуултыг бидэнд тавьдаг. Хоёрдугаарт бидэнд итгэдэггүй өөртөө хэрэгтэй зүйлд цагаа зарцуулж байхад чи инглээ хэлээ шууд нэг бодломоос санаж урдаг. Гуравдугаарт эцэгчүүд хүүхдүүдэд төөрөлд оруулдаг. Нэг бол жоохон юм байж, эсвэл том юм байж гээд. Дөрөвдүгээр хэд их өндөр шаардлага тавьдаг. Жишээлбэл та сургалтанд явсан байлаа гэж бодоод тэр сургалттай холбоотой ямар нэгэн зүйлийг танаас ингэ шаарддаг. Чи тийм болох хэвээр, чи тийм явах хэвээр сургалтанд явсан гэж яагаад тийм болоогүй гэдэг өндөр шаардлагууд тавьдаг. Тавдугаарт өөрсдөө үлгэр жишээ болдоггүй. Ном унш гэдэг хэрнээ өөрсдөө хажууд нь ном уншиж үлгэрлдэггүй. Уцаа битгий орлох гэж байнга хэлдэг байж өөрсдөө нүдэн дээр нь уцаа оролцоор л байдаг. Хэрвээ танд ийм алдаа байгаа бол бидэнтэй холбогдоорой.